Дэлгэв хотогт Жамсранжав. Өөрийн намтар 9-р хэсэг. Егзэр лам Улаанбаатарт дуудагдахдаа Шатарвалыг аваад ирсэн байжээ. Тэгснээ Шатарвал аймгийн яамд гэдрэг дуудагдаж тэнд байхдаа баригдаж. Тэр хоёр баригдснаасаа хойш бие биетэйгээ учирч холбоо барьж чадаагүй байлаа. Шүүх хурал дээр Егзэр ламын мэдүүлэг Шатарвалын өчиг хоёрын хооронд зөрүүтэй зүйл их байгаа нь харагдав. Энэ нь тодрох үед Егзэр лам шүүхийн ширээнд суугаад ахин хэмээн чанга ханиаж эхлэв. Ерөнхий прокурор босч тэнд суугаа хэрэгтэн байцаагдж байгаа с сэжигтэнд дохио гэхийг оролдож байна гэлээ. Шүүх хурлыг даргалагч Егзэр ламд хандан та наанаас сууж юу болж байгааг ажиглах хэрэгтэй. Харин нэр дуутахаас нааш оролцож болохгүй. Та дуугүй суух хэрэгтэй гэж эхлэв. Гэвч удалгүй Егзэр лам дахиад л ханиаж эхлэв. Ардан зогссон харуул болиулахыг оролдсон боловч бүтсэнгүй. Энэ байцаалтын үеэр хэрэгтний жигсаалтад нэг хүн нэмэгдлээ. Тэр бол Егзэр ламын тогооч бодоо буюу буд гэдэг лам байлаа. Юу болсныг тодруулбал өдөр үдийн үеэр бид гурвын шавнар танил нөхөд бидэнд хоол оруулахар цуглжээ. Хоолыг бодоо хүргэж авчирсан. Тэгээд л баригдсан хэрэг. Эрэгдэн давг өөрийн хувилдаантай холбоотой нэг баримтыг боловсруулсны дараа түүнийгээ Егзэр ламын Улаанбаатарт байгаа өргөөрөө нь Егзэр ламд бус Шатарвалд өгөхөөр очжээ. Очихт нөгөө хоёр цугтаа гадагш гарсан байж. Тэгэхээр нь тэр хүн бичгийг бодоо ламд орхиж хиндэж үзүүлэлгүй Шатарвалд өгөөрэй гэсэн юм байж. Маргааш өглөө нь Егзэр лам босохдоо бичиг уншиж байгаа Шатарвалыг хараад юуны тухай болохыг нь асуусан гин. Шатарвал булзааруулан хариулв. Энэ бол сайх 3 хүний уг асуудлаар холбоотой гэх цорын ганц бодит баримт нь байв. Миний бодлоор бол Егзэр дээрх хувилдааны тухайд энээс өөр хариуцлага хүлээх зүйлгүй юм. Харин тэрээр юм бүхнийг мэддэг хүн болж харагдахыг оролддог нэгэн байв. Өөрийгөө эрхэм хүн болгох гэж оролдсон хариултууд нь түүнийг хардлагад улам лав оруулж байлаа. Эрэгдэн давгийн өмнөх байцаалтаас авсан мэдүүлгийг шүүхийн өмнө уншиж сонсгосноос үзвэл байцаагч нь түүнд гагцхүү үннийг өчөх, юу ч нууж болохгүй гэдгийг анхааруулж байжээ гэдгийг нэмэн өгүүлэх хэрэгтэй. Хэрв альва нэг зүйлийг нуун дарагдвал бас эцэстээ гараад л ирнэ гэдгийг түүнд анхааруулж байжээ. Эхнээс нь үннийг өчсөн бол шүүх хэргийг нь хөнгөрүүлж магадгүй байсан биз. Эрэгдэн давг Шатарвал хоёр ямагт үннийг өчөж байсан. Харин Егзэр ламын бодлох туйлбартай бус өөрийгөө орооцолдуулсан мэдүүлгээс хамаг зөрүү мандаж байсан гэж би боддог юм а. Үдшин бид шоронд руугаа эргэж ирэхэд Мандшир лам Егзэр ламын шавнар хоол хүнс бас дэвсэж унтах гудас авчирчээ. Миний танил хүмүүс хоол базааж ирсэн боловч дэвсэх юм авчираагүй тул Мандшир ламын гудсыг хуваан унтлаа. Өдөр хэрд шүүхийн байшингийн ойролцоо бидэнд засгийн хоол өглөө. Энэ нь том хэрчсэн үхрийн мах байв. Харуул хайхамжгүйхэн аяглах учир нэгэнд нь дам мах, нөгөөд нь дан өөх, гурав дахьт нь яснаас өөр юм оногдох янзгүй байв. Хүн бүрд тэнцвэрхэн хой хүртээхийн тулд би аяглахыг хүсэхэд харуул зөвшөөрөв. Удахгүй шавнар маань хоньны махтай хоол авчрах юм чинь гээд бид гурав үхрийн махтай хоолноос нэг их идсэнгүй. Би хэсэг мах авч шоронд ирэхдээ Цэмбэл Хятад хоёрт өгөв. Хятад лааны суурны төмрийг хавтгайлж хийсэн хутгаа гаргаж ирээд мах огтолж гарав. Түүнээс хойш Хятад их найзрах боллоо. 3 дахь өдрийн өглөө шүүх рүү явах замдаа 58-тай Мандшир хотогт лам биеийн тааруу тул араас гэлдэрч явлаа. Гэнэт түүнийг унчглаа хэмээн хүмүүс дуу алдав. Эсхийн малгай өмсөж явсан нь мултарч унжээ. Түүнийг босгох гэж тэмцэж байх зуур нь нэг цэрэг бууны жадаар хатгав. Үүнийг сонсоод бид хүлээж зогсов. Зэрэгцээд ирэхээр нь биеийг нь асуулаа. Жад хувцсыг нь огтчиж биеийг нь баг зэрэг уржээ. Би тэр цэрэгт хүн ядарч унаад босох гэж ядаж байхад нь жадаар хатагдах нь юу билээ гэж хэлв. Тэр цэрэг өөлт хүн байсан. Биеийн сул гэдгийг би яаж харгалзах юм бэ? Эн чинь хэрэг хийсэн хүн шүү дээ гэж догшров. Энэ хүн хэрэгтэн гэгдэж байгаа. Гэхдээ шүүх үүнийг гэмтэн гэж нотлоогүй байгаа шүү дээ. Үүнийг яаж шийтгэхээ шүүх мэднэ. Танд үүнийг алах эрх байхгүй шүү гэж би хэллээ. Цэрэг дуугүй болов. Өөлдүүд ер нь тогшин ширүүнээрээ зартай билээ. 3 дахь өдрийн өглөө Шатарвалын хэргийг шүүж дуусав.
Түүний өчиг мэдүүлгийг нотолж байна уу, эсвэл үгүйсгэж байна уу гэдгийг үе үе хоригдлуудын заримаас нь асуудаг байв. Өдөр нь Мандшир ламыг байцаав. Лавн шамар түүний хийдийн ойролцоо суудаг байсан учраас тэрээр хэрэгт холбогджээ. Лавн нэг удаа жасаа хуруулах болж Мандшир ламын хүрээнээс 2 лам залжээ. Эрэгдэн давг үүнд байлцсан төдийгүй Мандшир ламд бараалхаж хадаг хүртэж. Тэрээр Мандшир хутагтын шав гэгддэг бөгөөд түүнээс нэг судар авч байжээ. Мандшир лам ямар нэг хувилдаанд оролцоогүй илэрхий боловч эрэгдэн давгийн ирсэн явсан тухай яагаад мэдэгдээгүй вэ гэдгээр асуугджээ. Тэгэхэд нь хэнийг ирсэн тухай хүнд мэдээлж байхыг би яаж мэдэх юм бэ гэж Мандшир хариулжээ. Эрэгдэн давгийг баригдсны дараахан Улаанбаатарт дуудагдж байцаалтад чин үнэн хариу өгснөө Мандшир хутагт хэлж байлаа. Эрэгдэн давгийн улс төрийн үйл ажиллагааны талаар юу ч мэдэхгүй. Ийм учир урдчлан очоод байх зүйлгүй. Мөн хойно нь гэм хүлээгээд байх юмгүй гэж Мандшир лам хэлж байжулээ. Мандшир лам юм бүхнийг бурхан шашны ном судрын амьсгал дагуу хариулах бөгөөд судар мэдэхгүй нэг нь түүний юу гэж буйг ухаж ойлгоход хэцүүхэн байв. Жишээ нь коммунист намлалын тухай юу гэж бодож байна вэ гэж түүнээс асуулаа. Энэ бол Тэнгэрийн хүсэл зоригийн үр дагавар гэж боддгоо гэж тэрээр хариулав. Хувь хүний үйл ажиллагаа мөн Тэнгэрийн хүслийн дагуу болдгоо гэж түүнээс дахин асуув. Тийм ээ гэж хариулав. Хэрв эдгээр сургаал Тэнгэрийн хүсэл гэдэгт хувь хүний ажиллагаа мөн Тэнгэрийн хүсэл гэдэгт итгэж буй бол яагаад та коммунизмд итгэж түүнийг яагаад дэмждэггүй юм бэ? Та идэж уух юм элбэг болоод ирэхэд бацаг барьчихдаг хүн юм уу гэж прокурор асуув. Мандшир лам хариулсангүй. Шүүхийн энэ өдрийн дэг Мандшир ламыг байцааснаар дуслаа. Маргааш нь буюу шүүхийн 4 дахь өдөр Лавн шамрыг байцаав. Түүнийг бүтэн 2 хоног байцаалаа. Асуулт хариулт нь гал гэхээр ус гэж байгаа юм шиг бүрэн зөрчилтэй байдалд үргэлж орж байв. Нэг удаа эрэгдэн давгтай хамтран оролцсон шашны хурал хурах ёслолын тухай байцаалаа. Тэр ёслолын нэр нь Балган донгойн сэржин буюу 75 амттныг хүртэхгүй гэдэг юм. Байцаалтын тэмдэглэлд доной гэдгийн оронд даваа гэж ташаа бичсэн нь бүх бодлооны их болов. Мэтгэлцэн бүрч хачин янзтай болов. Тухайлбал юу хурал байсан юм бэ? Би мэдэхгүй. Тэгвэл театр хурлыг яах гэж хуруулсан юм? Энэ уншлагыг өмнө нь би нэг удаа уншсан юм аа. Тэгвэл тэр хурлыг энэ үед яагаад хуруулав? Би мэдэхгүй. Ямар учиртай хурал болохыг мэдэхгүй юм бол яах гэж хуруулсан юм бэ? Тэгмээр санагдаад л маань уншсан. Биетэйгээ зөрчилдсөн түүний ярианы хэсгийг харьцуулж асуухад тэр иймэрхүү янзаар ярина. Та үнийг хэлсэн үү? Тийм ээ. Нэг удаа та өөр юм яриад байсан да? Тийм ээ. Энэ хоёр үг чинь таарахгүй байна. Аль нь зөв юм бэ? Би мэдэхгүй. Хоёр өөр цагт та яагаад өөр юм хэлсэн юм бэ? Хариулах юм надад алгаа. Үүний бодит учир нь хөөрхөн өвгөн тэр үед 82 настай байсан бөгөөд шавдуулсан олон асуултыг нь дааж чадаагүйд л оршиж байв. Тэр ердөө л бодлаад өгнө. Дуун нь доройгаад шүүгчийн саналаас нэлээд хүндий суусан тул өмгөөлөгч намсраа дундан зогсож асуултыг дамжуулж байв. Шүүх хурлын эхний өдөр танхимд сонирхогчд пиг дүүрэн байлаа. Түүнээс хойш шүүх хурлыг сонирхогчдын тоо улам цөөрсөөр байв. Хурлын 5 дахь өдөр нь буюу Лавн шамрын байцаагдах 2 дахь өдрийн хурал эхлэхэд танхимд бараг хөнгүү шахан байжээ. Тэгснээ гинэт хүмүүс дүүрч эхлэв. Харуул түргэн авч хүмүүсийг 20 саатуулж эхэлсэн боловч улам нэмэгдэж байлаа. Учир нь улс амьтан бөөгнөрч олон болсоор байгаа бололтой тул үеимэн зодон гарахгүй. Тэгвэл бид ч ам өргөдөж болцсошгүй гэж санаа зовхдоо миний айдас ч мөн төрж байв. Тэр оройн шүүхийн ажиллагаа дуусахад хэрэгтний гол хэсгийг урдынх шиг аваад явчихв. Бид гурав үлдэж удаан суулаа. Эцэст нь биднийг авч гарах юм болж тэгэхдээ өмнө нь гардаг хаалгаар бус хажуугийн хаалгаар гарав. Ачааны том машин хаалганд тулган зогсоосон байсан бөгөөд биднийг ирж суу гэлээ. Цэргүүд бидэнтэй хамт явв. Тэгэхэд ингээд л бид дуусчээ гэж бодогдоод явчихлаа. Биднийг дэмжсэн олонний хөдөлгөөнөөс эрх баригшид айсан шинжтэй санагдсан бөгөөд биднийг шууд хороох газар руу аваад явах гэж байгаа мэт бодогдож байж үлээ.
Гайхалтай нь биднийг хоригдож байсан шорон руу аваачиж буулгаад тэр машин яваад өглөө. Үүнээс хойш шорон шүүх хоёрын хооронд 7-8 хоног биднийг машинаар зөөдөг болов. Нааш цааш туугдж явсаар хоёр хөлийн тавхаа холгож хөндүүрэлдэг болсон учраас машинаар зөөхт нь би ихэд олзуурхаж билээ. Шүүх үйл ажиллагаа эхлүүтэл бид хэдийг хэрэгтэн гэж олон түмэнд ойлгуулах, улмаар хатуу цэрлүүлэх хэрэгтэй гэсэн олонний шаардлагыг гаргуулах гэж орон даяар их ажил өрнүүлж байсныг би хожимд сонссон билээ. Улаанбаатар хотод энэ ажил нь буруугаар эргэж хэрэг дээрээ бид гурыг аврах зорилго бүхий хөдөлгөөн үүсч болох аюул бий болсон байж лээ. 6 дахь өдрийнхөө өглөөгөр тэд ловн шамрыг байцааж дуусав. Үдээс хойш намайг байцаалаа. Хизээ яг байцаагтахаа би мэдэхгүй байлаа. Өдөр бүрэл шүүх рүү биднийг аваачих хэдий боловч хэнийг маань хэн нэгний өгсөн мэдүүлэгтэй холбон эсвэл өөрийг нь хизээ байцааж эхлэхийг хэн ч мэдэхгүй байв. Үдээс хойш шүүх хурал эхлэхэд шүүгчдийн арын суудал зөндөө олон нэртэй хүмүүс сууцгааж байв. Тэдний дунд тэр цагт ерөнхий сайд байсан жигжиж яв. Мөн тэр үед миний бодлоор намын дарга байсан гиндэн, дотоодын хамгаалах газрын дарга, манай хошууны элдв өчр, цэргийн яамны сайд Дэмэд, манай хошууны малын хураах ажлыг толгойсон ловсон шарвнаар байж лээ. Өмнөх нь би гадаа жорлонд бие засахаар гарсан юм. Буцаж явахдаа сайн танихгүй боловч урд нь зүс мэдэх элдв өчр явган замын хажууд зогсоод зургийг минь татаж байхтай таарав. Эдгээр нэр хүндтэй хүмүүсийг танхимд байхыг олж хараад шүүх ажиллагаа төгсөх тийшээ хандаж ял дуулах нь ойртож байгаа юм байна гэдгийг би ойлгож билээ. Тэгтэл гайхалтай нь нэрийг минь дуудах сонстов. Асуултад хариулахад бэрхшээлтэй байв. Учир нь хоригдож байх хугацаанд яггүй ханаад хурж өгдөрсөн байсан юм. Нэр дуудахаар нь босч гэрчийн зогсоолд очив. Хажиргалтай шүүхийн танхимд байсан бүх хүн мөн л босч зогсжээ. Урд нь ингэдэггүй байсан юм. Урагш тонгоож сайн сонсох гэ тэд цөм босоо юм болов уу гэж би боддгийм аа. Чухал албаны эдгээр бүх хүмүүс намайг байцаахтыг сонсоод юу болохыг сонирхох гэж үгэнд дурлаж ирсэн болов уу? Намайг байцаасан нь. Шинэ хувьсгал засаг намын тухай та хэрхэн ханддаг вэ хэмээн асуулаа. Шинэ засаг маань ядуу дунд ардын тусын тулд тэднийг хамгаалах зорилготой гэсэн. Дэлхийн хаанч ядуу дундчууд нь олон, баян чинээ чадaltaй цөөн байдаг. Би олонхын тусын тулд тустай зүйлийг л дэмждэг хэмээн би хариулав. Хэрв та энэ засгийн үйл хэргийн төлөө байдаг хүн юм бол яагаад эсэргүү бүлэгтээ нийлсэн юм бэ? Би тэдэнтэй ямар ч холбоо сүлбэ байхгүй. Гүй ээ, та холбоотой. Би тэдэнтэй ямар холбоотой юм бэ? Ловн шамрын мэдүүлэгт тэр хүн эргэн тавг та хоёрын хооронд гүйдэг байсан гэсэн шүү дээ. Тэр хүн тэгж хэлдэг юм байж харин би түүнийг зөвшөөрөхгүй. Тэгвэл тэр хүн худал хэлж байна. Яагаад тэр хүн худал хэлээд байгаа юм бол? Яагаад худал хэлж байгааг нь би хэрхэн мэдвүлээ дээ? Үнэнийг нуугаад байх хэрэггүй шүү. Таны жинхэнэ байдлыг бид мэднэ. Танай тухайд үнэнээ хэлбэл үлзийтэй байх. Ингэвэл ялт нь хөнгөрч магадгүй. Намайг энэ засаг ямар буруу юм хийлээ гэж үзэж байгаа юм болоо? Өөрийн мэдэж байгаагаар буруу хийсэн хэрэг байхгүй юмсан. Хэрв та бүхэн намайг буруу хэрэг хийсэн гэж үзээд мэдэж байгаа юм бол түүнийгээ хэлж өгнө үү гэж би хэллээ. Ингээд энэ талын асуулт шувтрав. Дараачийн асуултууд нь хоорондоо авцалтай муутай аахар шаахар зүйл байв. Намайг гандан хийдэд хэрэг удаан сууж байгаа хин ирж уулздаг гэх мэтийн л асуулт байв. Иймэрхүү аарсаар асуулт нь аз таарвал үг алдуулчихыг гэсэн байдалтай санагдчихлээ. Их сурвалж бидний монголчууд цуврал, ариун сэтгэл авралын үндэс дэлүү хутагт жамсранж ав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн, цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн. Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон, өгүүлэгч Ганц зөрөгтийн оюун туяа.